Монгол улсын хүн амын 11 нь нийслэлийн газар нутгийн 4-1 нь сонгон найрхан дүүрэгт байдаг. 2014 онд тус дүүрэгт бүтээн байгуулалт өрнөсөн жил байсан гэдгийг дүүргийн удирдлагууд онцолж байна. 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны хороолтонд 300 машины газар доорх зогсоол, 100 машины ил зогсоол, орон сууцны томоохон хорооллууд гээд энэ онд тус дүүрэгт бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Энэ бүтээн байгуулалтын ажлыг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарсны хүчинд босгож чадсан гэж дүүргийн засаг дарга хэлж байлаа. Энэ жилийн дүүргийн шилдэг аж ахуйн нэгжээр ТЭСО 10 үндэс компаниуд шалгарсан байна. Үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч бас нэлээдгүй ажлуудыг бол амжуулсан. За эх жил 2015 онд бол аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ногоон байгууламжийн чиглэлээр хамтарч ажиллая гэсэн ийм санал өргүүлээд бид нар ажлынхаа төлөвлөгөө хийгээд явж байна. Шинэ ажлын байр 300 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон. За мөн Алтан жолоо групп маань сонгон архын дүүрэгт бас томоохон өрөнгө оруулалтыг хийснээр за мөн содон хороолт бас сансар хүнсний худалдааны сүлжээний бас томоохон шинэ салбарыг бий болгосноор бас 80 гаруй ажлын байрыг бас шинээр бий болгосон байгаа. Сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг татварын хэлтс өмч газрын харилцааны алба нийслэлийн хэмжээнд 2014 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн байна. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээт сайжирсан гэдгийг иргэд хэлж байна. Тодорхой хэмжээгээр авах тийм амралтанд явах тийм юмнууд бол бас тодорхой хэмжээний тутам дэмжлэг үзүүлдэг. Тийм юм байгаа. Хөшчүүдийн баяраар бидний ч одоо хүлээж авсан. За тэгээд одоо нөгөө юу яадаг штэ. Чирэгжүүлэх тасгал эрүүл мэндэд таруулсан ажил хийж байгаа шүү. Жилийг сайжирсан лээ. Энэ жилийн үед бол ерөөсөө одоо хороо морон дээр очиод юу явах чи ер нь нэгэн газраас үйлчлэг явуулдаг болсон. Сонгон найрхан дүүрэг энэ жил эрүүл дүүрэг болох зорилт тавин ажилласны үр дүнд хур хоггүй дүүрэг болж чадсан байна. Мөн нялхсан эндэгдэлгүй дүүрэг болжээ. Ирэх онд 280 мянга гаруй иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр томоохон зорилт тавьсан гэж байсан юм а.